Дараагийн мэдээг танилцуулъя. Япон улсыг орхин явж байгаа Япон улсын өөрийн иргэн болон гадны жуулчид бол татвар төлдөг. За энэ татварын хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх саналыг эрх баригч нам болон түүний эвслээс олон засгийн газарт тавьж байгаа юм байна. За учир нь бол сүүлийн үед Япон улсад аялал жуулчлал ихээхэн нэмэгдэж байгаа. За энэхүү аялал жуулчлалын нэмэгдэж байгаа өсөлт нь бол хит аялал жуулчлалыг үүсгэж байгаа юм сөрөг талыг бий болгож байгаа учраас энэхүү нэг хүнээс авдаг энэхүү явах татварыг 1000 йен байсан бол 3000 йен болон түүнээс дээш болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү мэдээллийг тухайн асуудалтай ойр их сурвалж Пүрэв гарагт мэдгдсэн. Энэ оны сүүлээр 2026 оны санхүүгийн жилийн татварын системийн шинжлэх талаар хилцүүлэг өрнө. За энэ үеэр татварыг хэрхэн нэмэх тухай хэлцэх юм байна. Япон улсын хувьд олон улсын жуулчны татвар гэж нэрлэгддэг. Энэхүү Япон улсыг орхиж явхад авдаг татварыг 2009 оноос хойш албан ёсоор нэвтрүүлсэн. Энэ татварыг ажил амралтаар гадаадд зорчиж байгаа Японы иргэд болон Японоос гарч байгаа бүх зорчигчид жигд авч ногдуулдаг юм байна. Татварыг нэмэгдүүлэх нь Японоос гадагшаа гарах иргэдийн урсгал сэргэх үйл явцыг саатуулж болзошгүй гэж шүүмжлэгчид харж байгаа. За одоогоор энэ тоо COVID-19 цар тахлын дараах өмнөх түвшингийн 60% орчим байгаа. За үүнтэй холбогдуулан засгийн газар мөн паспортын хураамжийг бууруулах төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Японд аялал жуулч сүүлийн үед ихээхэн нэмэгдсэн. 2024 онд Японд нийтдээ 36.9 сая гадаадын зуулчин ирсэн өмнөх оныхоос 47.1%-аар өссөн үзүүлэлт болж байгаа юм. За энэ нь цар тахлын улмаас аялал жуулч зогсон байдалд орцохоос өмнөх буюу 2019 онд 31.9 сая байсан дэд амжилтыг давсан үзүүлэлт болж байна. 2024 оны санхүүгийн жилд гадаадын зуулчдын тоо нэмэгдснээр гадаад зуулчдаас авдаг татварын орлого түүхэнд байгаагүй дэд хэмжээнд өссөн. За энэ нь бол 52.5 тэрбум йенд хүрсэн гэсэн тооцооллыг гаргасан. Энэхүү татвараас цуглаж байгаа орлогыг Японд гадны зуулчдыг хүлээн авах орчныг сайжруулахад ашиглаж байгаа гэж засгийн газраас мэдэгдэж байгаа. За сүүлийн үед аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотой Киото, Токио, Осака зэрэг хотууд нь жуулчдын гол зорчдог Алтан зам нэртэй хотууд болж байгаа юм байна. За үүнээс болоод эдгээр хотуудад оршин суудаг Японы иргэд Японы нийгмийн ёс заншлыг дагаж мөрдсгүй гадныханд улам бүр бухимдалтай хандах болсон байна. За мөн гадны зуулчид ихээр нэмэгдсэнтэй холбогдуулан зарим жуучны газруудад хит их аялал жуулчлал үүсэх, тухайлбал түгжрэл, саад дотгор бий болох зэрэг олон ноцтой асуудлуудыг үүсгэж байгаа учраас энэхүү татварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. За Японы гадаад жуулчдын татвар нь олон улсын түвшингээс доогуур хэвээр байгаа учраас засгийн газар болон эрх баригч намуудын зүгээс татварыг нэмэгдүүлэх санал гарч ирсэн. Ерөнхий сайд Санаа Такачи энэ сарын эхээр аялал жуулчны сайд Ясуши Канад хандан татварыг нэмэгдүүлэх хэсгээр судалгаа хийх үүрэг өгсөн байгаа юм байна.